Сайн байцгаана уу сонсогчдоо үзэгчдээ энэ өдрийн мэндийг хүргэе. Доктор Стаг подкастын season 2 дугаар маань видео байдлаар эхэлж байна. За манай эхний season 2-ын эхний дугаараар маань UB сонготой имлэгийн бэлтгэлэмж анх хоёр оролцоо орж байна. Сайн байна уу? За өөрийгөө үзэгчд болон сонсогчд маань танилцуулаарай. Доктор Стаг подкаст. Анх хоёр гэдэг Улаанбаатар сонготой имлэгийн ерөнхий мэдлэмжээр ажиллаж байгаа. За товч сайхан танилцууллаа. Тэгээд манай подкастын маань одоо гол агуулга утга нь юу гэдэг вэ нөө иргэдэд зориулсан хамгийн энгийн байдлаар ойлгомжтой байдлаар байнга тохиолддог кейсүүд дээр ч юм уу тохиолддог зохилон тохиолддог өвчнүүдийн талаар ярьдаг онцлогтой. Дээрээс нь болж өгвөл үзэгчдэд зориулж энгийн зөвлөгөөнүүдийг хүргэх юм зорилготой, эрүүл мэндийн боловсрол олгох зорилготой юм подкаст байгаа. Өнөөдрийн маань сэдв юу вэ гэхэлэр сүүлийн үед бол нэлээд тохиолдоод байгаа арсны идэт үргэлжлэл буюу хатаг гэж ярьдаг тийм ээ. Хүмүүсийн мэддгээр хатаг. Яг бас сүлд шинээр нэмэгдэж байгаа юу гэхэлэр ямарсаа гэдэг өвчний талаар хүн болгон ярьж байна тийм ээ. Тэр энэ талаар ярилцъя гэж бодож байна. Ер нь хатаг гэж яг юу юм бэ? Яагаад үүсдэг юм бэ? Ер нь бол товчхон тодорхой тайлбарлахад бол ер нь бол бидний нэг арьсан дээр илрээд байгаа идэт үргэлжлэлийг ер нь бол хатаг буглаа гэж нэрлэдэг байгаа. Ерөнхийн нэг нэгдснэр том ёогоор. Тэгэхээр хүний арьсан дээр их олон тооны нүхнүүд байгаа. Өсний болон тосны тийм булчиргаалдаг тийм нүхнүүд. Тэр маань ямар нэгэн байдлаар нянгийн алд орч юм уу те бактери алд улмаас үрвсэж идэлхийл бид хатаг буглаа гэж нэрлэдэг. Гэтээ ерөнхийн нэр том маань хатаг буглаа боловч дотроо тэр нөгөө үүсгч нар нэг олон төрөл байдаг. Ямар нянгаар үүсгэгддэг вэ? Тэрнээс шалтгаалаад өөр болгодог. Тэр имерса гэдэг алдрын хувьд бол сүүлийн үед цонхлон арсны идэт үргэлжлүүлдэг тохиолдол их үүсгэж байна. Сүүлийн үед арсны нэг хатагтай буглаатай хүмүүс их ирээд тэндээс ингээд ерөнхий шинжилгээд их олон тохиолдолд тэр имерса буюу MRS гэдэг тэр бактери тохиолдолд айгүйх гарч байгаа л да. Тийм. Тэгэхээр хүмүүс ингээл за идэт үргэлжлэл за хатаг гэж бол ийм арсны үргэлжлэл хэлдэг юм байна. Тэгвэл яг ямар шинж тэмдэг эхлээд байгаа. Ихэвчлэн хүмүүс ингээд нэг гараал арилахгүй байгаа даа гэлтэйдэг тий. Яагаад ер нь тийм хүндрэл өгүүлээд ч юм уу ингээл олон дахин гаргаад байгаа. Бас яагаад юунаас болж байгаа лөө тэр нь. Яг нөгөө гэдэг юм яриад хатаг нэг гар бол толгойд хатаг гэх. Тэр нь л заавал тийм бахаалгүй. Зүгээр арсны идэт үргэлжлэл яагаад давтагдаад байна вэ гэдэг л ерөөсөө тэнд нэгэн төрлийн тийм халтур байгаад байна л гэсэн тухайн хүнд. Тэрийг яг бүрэн арилгахгүй байна. Тэр нь ингээд хүний бид байгаа учраас дахиад байна л гэсэн. Тэгээ ер нь бол нэг аливаа нэг өвчнийг үүсгэх шалтгаан нэрээ байгаад гэх юм бол ямар ч өвчин зөвхөн арсны хатаг буглаа ажилтдаг ямар ч өвчин ингээд арилахгүй байгаа л. Яг тэрнтэй адилхан ер нь бол тэр хатаг буглааг үүсгэдэг. Тэр хатаг буглаа нь ямар бактериар үүсгэж байгаа. Тэр бактери нь хүний биеэс бүрэн арилаагүй ч юм уу байгаад байгаа болохоор л тэр хатаг олон дахин тагтдаг гэдэг тийм зүйл байгаад байгаа. Тэрнээс нэг гарс хатаг заавал тийш тагтдаг гэсэн тийм юм бол байхгүй л те. Шинжлэх ухаанд бол тийм бол байхгүй. Тий. За тэгвэл яг энэ хатаг буглааг ихэвчлэн нэг хүмүүс гэртээ бас гэрээ аргаар аягүй хэмжлэх гэж оролдсон шүү дээ. Монголчууд аягүй ер нь жоохон дураараа тий. Тэгэл гурил тавьчих гэдэг ч юм уу. За эсвэл нэг юмсаа ороод нэг наалт гээл тий. Тэний наалт гэл нэг юм гарч ирсэн. Тийм наагаад тах нь ер нь зөв юм уу? Яг ямар дараалалаар тий хүн яг энэ бүрэн энэ хатагнаас өөрийгөө урьдчилан сэргийлэх боломжтой вэ? Яг ер нь бол натаг буглаа манайх эхлэхдээ ер нь л хэсэг газрын өвдөлт, хавдалт зэрэгээр илэрнэ. Тэгээ тэр маань яванда идэт буглаа болоод өөрө хэлбэрчээд арьсан дээр идэт үргэлжлэл болоод ингээд шийж тэмдгүүж илэрдэг. Тэгэхээр яг ер нь бол хүмүүс их олон аргууд хэрэгэлдэг. Нэг ер нь л гурил мөрөл тавих тий. Гурил тавьж хөхүүлж гаргамрах. Яг сүүлийн тэр нэг хатагны наалт гэдэг юм бас их гарцсан. Гэтэ яг тэр нь бол тодорхой нэг зарим тохиолдолд тэр үр дүнтэй байдаг. Зарим дээр жоохон сайн үр дүн сайн өгөхгүй байгаа. Гэтэ тэр нь л тэрийг 100% үүсгэж байгаа юм биш. 100% яг үр дүнтэй гэж хэлж байгаа юм бол биш. Тэгэхдээ ер нь л яг үед бол хатгийг бол ер нь бол яг хэсэг газар хэмжлэгээл илүү үр дүнтэй байдаг. Тэр нь яадаг юм гэхээр аль болох тэр буглааг нааш нь хатагчлуулж эдээгийн цэвэрлэх тийм эслийн тусламж үйлчилгээг л
аргаар гэсэн бэлтгэлийн аргаар Мэслийн аргаар ер нь бол эмчлээд байгаа. Яг тийм идээтэй буглаа. Ер нь бол идээтэй буглаа бол үүссэн бол ер нь бол юу яахгүй л те. Одоо өөрөө ирэх шимэгдэхгүй. Ер нь бол мэслийн байдлаар тий одоо нээж нааш нь угааж цэвэрлэх тийм хүмслийн тусламж үйлчлэгээс зааш шаардлагатай. Тэгээ гол нь тэр нөгөө тэр идээтэй үрслийг нааш нь татаад тий цааш нь тархахгүй нааш нь татах. Тэгээд тэрийгээ дараа нээх тохирсон антибиотик эмчлэг хийх зэрэг тиймэрхүү л гол нэг хэдэн аргууд байна. Тэр нөгөө одоо тэр гурил мөрөл тавих нь ухтаан бол яг хуу тэрийг нааш нь татгсан оролддог юм шиг байна. Гэхдээ тэр нь арай нэг уг нэг зориг нэг юм шиг боловч хийж байгаа нэрээ үр дүнгүй тийм аргууд байна. Хатаг дээр за яг тохирсон антибиотик мэдээж явах зүг. Тэгээд яа ингээд хүмүүс яг дуртай нь одоо ханиад хүрсэн ч гэсэн ороод эмисанд ороод амгцлаа гэдэг ч юм уу те. Ингээл дуртай антибиотик аваад уучих. Тэр нь бол яг бас яг тийм тохирсонгүй юу гэдгийг заавал нарийн мэржлийн эмчтэр үзүүлж очиж оршлуулж ижил эдийн гэдгийг гол нь одоо ойлгох гэдэг шүү дээ хоёлаа. Ер нь бол үзэгчтэй. Тэгвэл ер нь одоо яг өөрийн чинь тохиолдолд энэ жил ер нь хатаг буглааны тохиолдол арай илүү байгаад байгаа болов гэж би бас ерөнхийдөө хараад байгаа. Ер нь энэ жил яг тэр байдал ер нь хэрэг байна. Ер нь их байна. Тэр нь ялангуяа энэ 100 бол нэлээ их байсан. Үйлчлэг хүүдэн сэрүүнөл тааж гайг багт. Сая энэ 100 бол нэлээд тийм их тохиолдол илэрсэн. Ер нь бол миний мэдгээр яг урд нь одоо 1 жилийн өмнө ч юм уу зүгээр харж захтай арай зөвхөн байсан болов. Энэ жил бол арай л их тохиолдод байна. Тэгээд хамгийн гол нь тэр нөгөө имерсаа гэдэг халдвар айгүйх тийм их тохиолдод байгаа. Халдварлаг. Тий. Одоо жишээлбэл гэр бүлийн гишүүн одоо жишээлбэл ээж нь ч юм уу имерсагийн халдвар аваад за арсны идэд үрслэр өвдсөн байхад гэр бүлийн гишүүд тусах магадлал нь ер нь байгаа. Тэгээ одоо орон жилийн давуу ахуйн замаар халтаад байгаа. Ер нь бол ахуйн замаар хавтлаар халтаад байгаа. Алдар төвчин. Тэгээд ер нь бол нэг хүмүүс дур мэдээ антибиотик хэрэглэдэг нэг аюул нөлөөтэй. Тий. Одоо имерсаг гэж яг өөр бие даасан нэгэн төрлийн бактери болов уу биш юм. Ер нь өөр нэг бактерийн өөр нэг омог буюу өөрчлөгдсөн нэг хөлбөр нь яваад байгаа. Тэгэхээр одоо ингээд орд нь л одоо ингээд манайх гэл дуртай антибиотик ингээл хаваад уучдаг тий. Тэр нь бол айгүй буруу. Тэрнээс болоод юу болох вэ гэхээр тухайн бактерийн антибиотик нөгөө тесвэртэй болдог л тоо. Одоо ингээл тогшин тохироогүй антибиотик их олоод ирлээд байгаа. Тэрний одоо бактери гэдэг юм чи өөрөө бас нэгэн биетэн организм. Тэгэхээр тэр нь яагаад гэхээр бас л нөгөө гаднаас нь олон юм зөвлөжлээд байгаа. Хүн ингээ хувьслынхаа хавцад өөрчлөгдөд одоо ингээ сарвчин байж бол 2 дээр явд тусан гэдэгтэй адилхан. Одоо тэр олон төрлийн бактери антибиотик ингээ хэрэглээд байгаа. Сүүл рүү тэр бактери мөн өөрөө тэр антибиотик одоо ингээ өөрийг хамгаалах чадвартай болоод тесвэртэй болж эхлэх байгаа. Тэгээд антибиотик зохицсон хэрэглэнээс болоод энэ имерса гэдэг одоо бактери нь бол үүссэн гэж үздэг байна. Тэгээд ер нь л тийм. Тэгэхээр бид нар одоо яах ёстой вэ гэхээр дур мэдэн антибиотик хэрэглэхгүй байна. Тэгэхдээ дур одоо энэ антибиотик зохицсон хэрэглэн зөвхөн энэ арсны идэд үрсэлтэй холбоотой биш. Бүх өвчин үүрчин. Тэгээ бүх өвчнөд одоо илэрч байгаа зүйл. Тийм болохоор одоо энэ антибиотик зохицтой хэрэглийг бий болгоё. Антибиотик зөвхөн жороор олгодог эмчийн заалтаар хэрэглэе гэдэг ийм учиртай. Одоо энэ зүгээр хамгийн энгийн элбэг байгаа хүнд одоо хамгийн ойрхон жишээ л арсны буглаа гэдэг өнөөдөр миний яриад байгаа тэр халдварын тухай. Тэрнээс өөр бүх өвчнөд ер нь л энэ антибиотикийн тесвэртэй байдал үүсэл тийм төвхтэй байдлууд үүсэж байгаа ер нь л. Тэгвэл одоо ер нь яг энэ тохиолдол төр ч юм уу яг зүгээр энгийн нэг хатаг одоо жижигхэн байж болно шүү дээ тий. Одоо хэмжээний хувьд бол одоо яг ямар байхыг би бас сайн мэдэхгүй л юм л да. Тэгэхээр одоо жишээлбэл нэг юм жижигхэн хатаг гарсан байж хаад хүндрэл өгөх тохиолдол ер нь хэр байх вэ? Ер нь яг хатаг имерсагийн хүндрэл юу болох вэ ер нь? Ер нь л имерса гэдэг халдвар ч өөрөө ер нь л нэг дотроо нэг юм юунууд үүсээд байгаа. Яг нэгээд дотроо нийгэм бүлгүүд ч юм уу. Үүсгийн өндөр эрсдэлтэй тэрнээс ер нь хинч халдварлагдаж болно. Хинч тэр халдварыг авч болно. Гэхдээ хамгийн нийтлэг одоо их магадлалтай одоо нэг эмнэлгийн байгууллагаар одоо удаан хугацаар өөрчлөлж байгаа. Эсвэл тий. Гэсэн үг мэдээ ер нь л
Тэ яг тэр байж болно. Яг зүгээр ингээд дархлаатай ч эмнэлгийн нөхцлөөс авах магадaltaй гэсэн. Тэгээ эмнэлгээр хөрвүүлэх мөн эмнэлгийн ажилтан байх. Эсвэл одоо нөгөө эмнэлэг удаан хугацаар хэвтэн эмчилүүлж байгаа. Тэр дундаа ямар нэгэн байдлаар биедээ гадны биет одоо байлгаж байгаа гэсэн. Тэр нь юу байх вэ гэхээр одоо нөгөө одоо катетертэй байх, судсандаа зүйтэй байх, ямар нэгэн байдлаар одоо амандаа гуурстай байх ч юм уу. Тиймэрхүү гадны биетээр халдвар дамжих магадлал илүү өндөр гэдэг. Тийм бус нөхцөлд нь одоо юунууд ороод тэгэхээр тамирчин байна. Одоо цэргийн албаа агч нар байна. Одоо амар их бие ячаал авдаг, их хөлөрдөг тиймэрхүү хүмүүс байгаад байгаа. За тэгээд тэрний дундаа л яг нөгөө ижил хүстэн гэдэг хүмүүсүүд байгаад байгаа. Тэгэхдээ яг тэр бол яг харьцангуй бага байх л та. Тэр хүмүүс илүү өвдөд байгаа. Яг энэ ямарсаагаас яаж урьдчилан сэргийлэх вэ? Ямарсаа хатаг зүйлээс юу яаж урьдчилан сэргийлэх вэ гэдгийг л хамгийн гол нь иргэдэд ойлгуулах гэж болох гэж байна. Одоо ер нь арсны идэд үрслийг голцсон үүсгээд байдаг стафилококк бактери байгаа л да. Тэр бактери маань ер нь бол 3 төдмийн нэгд хүний арсны гадаргууд дээр хэвийн биш биетүүд танд орж идэг гэж үздэг. Тэгэхээр нийт ер нь л их олон хүмүүс байдаг. Гэтэ тэр болгоны өвчлөл үүсдэг. Тэр болгон дээр арсны идэд үрсэл буглаадгаар өвддөг. Тэгэхээр яагаад ямар хүмүүс тэр идэд ингэ үүсэж байгаа юм бэ гэхээр ер нь л ерөөсөө нэгдүгээр ариун цэвэртэй холбоотой. Хоёрдугаар тухайн арсны бүрэн бүтэн байдал алдагдсанаас болоод тухайн арсны гадруудаар байгаа одоо тэр ухаан бактери маань тэр арсыг нэвтлээд хүний бие рүү нэвтрэх тийм одоо юу боломжны бүрдээд өгч байгаа гэсэн. Тэгэхээр арсны бүрэн бүтэн байдлыг хангаж авах хэрэгтэй. Арсыг чийгшүүлж авах хэрэгтэй. Тосоо сайн одоо усан дурсан бол тос төрхтэй ч юм уу арсыг чийгшүүлж авах хэрэгтэй. Арсаа гэмтээхээс айлсах хэрэгтэй. Мөн одоо эдээтэй өрслөө сэргийлэхийн тулд ер нь л ариун цэврийг сайн хангаж авах хэрэгтэй. Гараа сайт руугадаг байх. Их хөлөрсөн бол усан сайн орох хэрэгтэй. Ялангуяа ариун цэврийн хувийн хэрэглүүд байх. Нүгэр гарын алчуур, ван алчуур одоо би угаадаг тэр нөгөө өвөргч тэр одоо сахлын татвар гэл янз бүрийн үед байна. Тэрийг ер нь бол одоо ингээд зөвхөн өөртөө хувьдаа ямар нэгэн хүмүүстэй голдоо хэрэглэдэггүй ч юм уу. Тиймэрхүү байх хэрэгтэй. Тэгэхээр хүн болгоны биеийн байдал онцлогоор хүн болон одоо ингээд бидээ юу авчиж бид нар мэдэхгүй. Тэгэхээр ямар нэгэн байдлаар бид нар дундаа ингээд юм хэрэглэх нь ер нь бол арсны идэд төрсөл болон өөр тийм арсны янз бүрийн өөр өвчин юм зөндөө байна. Тэрний хүртэл дамжиг эрсдэл нь болно. Тэр нь бол урьдчилан сэргийлэхийн тулд тэр тал дээр аяагүйсан анхаарч хэрэгтэй. Тэгээд мөн одоо ингээд арсны идэд төрсөл ч юм уу одоо ингээд татдаг матыг одоо хүний бие дээр ингээд илрээд эхэллээ. Өөртөө зөв шинж өгөөд ингээд ер нь бол ингээд хавтаад өвдөөд улаагаад тиймэрхүүд бол ер нь бол нарийн мэргэжлийн эмч заашгүй хандж авах хэрэгтэй. Тухайн нарийн мэргэжлийн эмч тухайн одоо бид нар мэдээж дулаач авсан болгоны зүсэж нээхгүй. Тэгэхээр тухайн нарийн мэргэжлийн эмч тухайн одоо хүнийг үзэж үнэлнэ. Тэрнийхээ дараа ямар эмчилгээ явах уу, ямар шинжилгээ хийх үү гэдэг ингээд үе шатаагаар хийгдээ явна. Тэгэхээр одоо өөртөө өөрлөрсөн тиймэрхүү хүмүүс бол ер нь бол нарийн мэргэжлийн эмч заашгүй хандах шаардлагатай. Тэгжиж тохирсон эмчилгээгээ л тэгжээж гүйцэд бүрэн эдгэрнэ л гэсэн. Тэгэхгүй л та дураараа эмчлээл, гэрийн нөхцөлд эмчлээл, өөрийнхөө дураар эмийн санчийн зөвлөгөөгөөр эмчлээд хамгаал уучлаарай ингээл стаж ихэн 7 гарна, 7 битгээл даалж гарахыг үгүйсэхгүй ч тийм. Тэгэхээр өстөө яг мэргэжлийн эмчид цаг хугацаанд зөв цаг хугацаанд хандах хэрэгтэй. Ер нь бол манай подкастуудын одоо дугаар сэдвүүдийн асуултуудыг би дандаа нөгөө энгийн иргэдээс эхлээд аваад бэлтждэг байхгүй. Тэгэхээр би одоо өөрөө мэргэжлийн эмч, би одоо хүний эмч бас адилхан мэргэжилтэй. Тэгээд зэрэг хоёлаа ингээд мэргэжлийн ярьчаар би нөгөө миний асууж байгаа асуултууд дандаа иргэдээс бас асуулт байдаг байхгүй. Тэгэхээр нөгөө нэг яг сүүлийн асуулт нь юу гэхээр иргэдэд бас байдаг. Улаасан болгоныг бас сая таажсэн. Улаасан болгоо яг хатив байх уу? Хүмүүсээс тэгж асуудаг. Улаасан болгон улаагаал томорсон болгоо хатив уу? Эсвэл өөр тохиолдол бас байгаа шүү дээ. Яг зүгээр өөрөө нэг арьсан зүгээс газрын ямар нэг юм зэвсэг шуурлууд байж болно. Тэрийг бол хий ялахгүй мэргэжлийн эмчнэр ялгана. Тэгэхээр за одоо хоёул сүүлийн одоо асуулт ч юм уу. Одоо та өөрийнхөө хэлж чадаагүй хүмүүс одоо яг юу гэж чухам ойлгуулахыг хүсэж байна подкастаар тий. Тэр талаараа надад асуугаагүй, миний асуугаагүй асуулт байвал бас үзэгчтэй хамтаа зөвлөгөө өгнө. Яг нөгөө яриад л их олон юм ярих болох. Яг ер нь бол нөгөө зөвхөн энэ талаар энэ юмсаа гэдэг алдрын талаар товч ерөнхий нэг мэдээллийг өгөх тиймэрхүү байдлаар сая ярьлаа. Энгийн байдлаар л тий. Гэтэ яг зөвхөн миний
өгөх зөвлөгөө гэвэл ер нь ямар нэгэн өвчний үед нарийн мэрэгжлийн эмчтэн заавал хандж байгаарай гэдэг зөвлөгөө өгмөр. Тэгэхгүй зөвхөн энэ өвчнөөс биш өөр олон өвчнүүд ер нь л одоо хүндэрсэн хүмүүс их ирдэг. Одоо жоохон төвөгтэй болцсон тиймэрхүү хүмүүс их ирдэг. Тэгэхээр ер нь л нарийн мэрэгжлийн эмчтэн зөв хандж байгаарай. Дур мэдэн ямар нэг юм хэрэглэхгүй байх хэрэгтэй. Тэгжиж бид нэр аливаа нэг өвчнөө бүрэн эдгэр зөв оншилж бүрэн эдгэрэх тийм нөхцөлийг бүрдүүлж өгье. За энэ удаагийн дугаар маань арсны идэд өөрөөсөл хатгийн талаар маш ойлгомжтойгоор хамгийн энгийн байдлаар богино хугацаанд одоо хүрэхийг бид нэр зорж байгаа. Тэгэхээр иргэдээс ирсэн мэдээллүүдийн дагуу асуултуудын дагуу эмчээсээ би асуулт асуусан байгаа. Манай подкастуудын season 2 дугаарыг Аз Farm International хувьцаат компани бид нартай хамтран ажиллаж дэмжиж оролцож байгаа. Доктор Talk подкастыг одоо үзсэн та бүхэнд баярлалаа. Баяртай. Баяртай гэрээ. Баяртай.